Яг уу ийм юм билээ. Бид зөв 2016 оноос хойш улсын зүйн хөрөнгө оруулалт болон улсын зүйн одоо зардал дээр дүгнэлт хийж байгаа. За хөрөнгө оруулалтын тухай бол би өмнө нь танилцуулсан байсан. Энэ жил одоо энэ 7 хоногт урсгал зардал ярьж байгаа. За зөвхөн 2016 оноос хойш одоо аймаг дүүрэг нийслэлийн засаг дарганы хамгийн газар гэж байгаа шүү дээ. Зөвхөн эдгээрийн одоо урсгал зардал 585 тэрбум байж байгаа. Өнөөдөр 2 их найд болсон. Ингээд үндсэндээ 10 жил өнтөр бараг 4 төгссөн шүү дээ. Тэгэхэд одоо юу гэдэг одоо шавьчин одоо хорт хоргомбол устгах одоо шавьж устгах зардал нь 5,000 хуваарч бол 1.1 тэрбум байж 57 тэрбум болсон. Урсгал зардал нь одоо урсгал засвар 4.2 тэрбум байж 320 тэрбум болсон гэдэг ч юм уу. Ингээд урсгал зардал нэг бүр улам нахаагаад байгаа юм бол. Энэ бол ер нь бол өнгөрсөн 10 жил одоо төрийн үйлчлэгээний одоо улсын зүйн хөрөнгө оруулалтаар нийтдээ сургууль цэцэрлэг болон боловсролын эмнэлгийн ингээд 1060 барилга боломж баригдсан. За эдгээр барилга байгууламжийн баригдж байгаа дунд зурц 3.3 жил. За үүнд нөхөн одоо соёлын төв, сумын цэг дарганы тамийн газар, багийн төв, нэг зэвийн үйлчлэгээ, одоо аймаг дөрөв нийгмийн даатгалын барилга гэдэг ч юм уу те. Ийм барилга 656 баригдсан. Ингээд нийтдээ 1700 орчим барилга өнгөрсөн 10 жил хугацаанд баригдсан юм байна. За одоо хэрэгжиж байгаа 540 төсөл байгаа тийм үү? 537 төсөл байгаа. За ингээд үндсэндээ ингээд 1700 орчим барилга байгууламжинд бид нийт ойролцоогоор 6 их найд орчим төр хийсэн юм байна. Гэхдээ хамгийн анхных нь хөрөнгө оруулалтаас одоо анхны төсөв төртгөн одоо юу гэдгийг одоо нэг сургуулийг бид нэг 2 жилийн дотор 3 тэрбум руу барина гэсэн бол энэ өөрөө 3-4 жил сунжирч явсараа 5 тэрбум болдог ийм одоо зүү тогтлол сүүл 10 жил тогтцсон юм байна. Яг эдний мөнгөнд нүгөө аваад үзэх юм бол зөвхөн 2026 онд шилжиж орж ирж байгаа 140 одоо төсөл хөлбөр гэхэд одоо 139 төсөл бүрхэд 805 тэрбум төгрөг нэмэгдсэн байгаа байхгүй. Зөвхөн одоо 2020 онд хэрэгж байгаа. Нийлбэр 16 оноос нийлбэр ингээд тоох нэмэх юм бол үндсэнд 2.1 их найд төгрөгөөр анхны төсөл төртөөр нэмэгдээд байна. Тэгэхээр одоо би нэг хэлээд бас нэг сумын төвийн 1.7 км замыг 3 жил дараалал бичиж байгаа. 100 хүүхдийн дотор барыг дахиад ингээд 3 жил ийм жишээ бол одоо байгаа улсын төв дээр 139 байгаа. 5-аас дээш жил үргэлжилж байгаа. Анхны төсөв төртгөөс 1 тэрбумаар нэмэгдсэн төсөл 40 байгаа. Нийт одоо юу гэдэг манай улс ч одоо нэг сургууль цэцэрлэгийн байрлал гэдэг 3.3-аас 3.5 жил барьд юм байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ бид нэр хугацаанд анхны төсөв төртгөөрөө ашиглалтанд оруулах хугацаанд зөв тооцоод барьсан бол бид нэр 2.1 их найд алдагт хүлээхгүй гэсэн. Энэ бол алдагдал. Тэгтэл өнөөдөр бид нэр тэтгэр төвчинж нэмж чадахгүй байна гэж юм тийм үү? Ахмадын тэтгэмжийг 2 хувааж өгнө гэж юм. Тэгээд бид нэр мөнгөгүй мөнгөтэй улс байгаа байхгүй. Зөвхөн маш буруу зарцуулдаг. Маш буруу төлөвлөлт. Тэгээд тэрийг магадлан гэдэг юмар ингээд цагаат ингээд одоо цайруул ороод ирдэг. Тэгээд сангийн яам болох манай магадлан шүү. Ер нь бол энэ бол сүүлийн 10 жилийн сангийн яамны алдаа. Зөвхөн сүүлийн 5 жил 135 их найд төгрөгийг улсын төсөв гэдгээр бид нэр зарцуулсан байна. 100. Тэгээд өнөөдөр асуудал нь шийдэх нэг салбарч байгаа байхгүй. Яг одоо юу гэдгийг одоо бүрэн асуудал дуусна нэг салбарч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол мөнгөгүй зовлон биш мөнгөтэй зовлон гэдэг чинь одоо гинт баядсан одоо цуглаанд мөнгө өдсөн үншил өнөөдөр зарцуулж шин. Одоо магадгүй 2 жилийн дараа түүхий одоо үнийн өсөлт буурах юм бол бид нар урсгал зардлаа дийлэхгүй юм гэж бодож байна. Тэгэхээр ийм л одоо улсын төсөв байна. Энэ бол ягаад сайн төсөв биш. Хүн төвтэй төсөв гэдэг одоо гоё тийм лозгонууд шүү. Хүн төвтэй төсөв чинь ахмадын тэтгэмж 2 гож өгд юм уу? Одоо тэр хүн чинь одоо хүний амьдралд олон зүйл тохиолддог тийм ээ та нар бүгдөө мэдж байгаа. Хэрвээ тэр хүн 27 оны хөлөөхөр бурхан болчихвол. Тэгээ үүн дээр ямар сүүлийн төсөл байхгүй. Өв залгамжлалын хуулиар шийдэгдэхгүй. Тэгээд ийм асуудлууд байгаад байна. Тэгэхээр энэ бол хүн төвтэй төсөв биш ээ. Энэ бол зөвхөн арга цаас нь лоозгосон төсөв байна л гэж. Засгийн газраас энэ төсөв өргөн барьчаад одоо болохоор улсын хурлын гишүүдийн бүрэн эрхийн асуудлаа улсын хурлаас ажлын хэсэг гараа халч нэмээд болгоноо. Тэгтээ яг хөө сүүлийн бараг олон жил тэгж байгаа юм билээ. Үгүй энэ чинь бид нар гүйцэтгэх эрх мэдлэн байгуулагчдын улсын хурлаар хууль тогтоох дэд байгуулагчдээ. Тэгээд бид нар ингээ оруулцсан. Тэгээд одоо та нар батлахгүй бол болохгүй дээ. Их хурл чинь таран үз хугацаанд баталж чадахгүй их хурл чинь таран үзсэн юм шантаж юм билээ шүү. Энэ бол тэгжил ингэ төсөө оруулж ирд юм билээ шүү. Өдөө та нар батлахгүй бол болохгүй та нар бүрийн ихтэй та нар таран үз гэдэг байдлаар сангийн яамд ажилладаг. Тэгээ батлахгүй одоо нөгөөтөө хугацаанд баталж одоо тарахгүй тул баталт гэл ийм гажиг зүйл тогтолцоо бий болсон юм. Энэ бол сангийн яамны бог шүү. Тийм.